Нар хорон дэлгэрсэн зуны энэ дэлгэр сайхан өдрөө хүрэлцэн ирсэн Ахмад буурал ахын дүүс ураг төрөл та бүгдөө энэхүү өдрийн гал халуун мэндийг хүргье. Үнсээрээ бат ураг төрлийн хэлхээ сэтгэлээрээ бат өвгдийн захаас үргэлжилж үр хүрхийн өөд гал нь өөдөө дэшээ дүрлцэн мандаж болтугай. Бурхад завилсан тэнгэрийн суудал улган хангай уул минь өө. Буурал өвгдийн минь буян шингэсэн үлгий минь өө. Сайн байцгаанаа эрхэм хүндэт азай буурлууд аав ээж нар ахан дүүс үр хүүхэд төрөл садан хөөрхөн бяцхан багчууд эрхэм хүндэт зочид минь. Төр улсын баттгсан түшин сайхан энэ өдрийг төгс сайн өдөр хэмээгээд уулыг даван усыг гатлан салхийг сүрэн бүлгийн жолоог чиглүүлэн залан ирсэн ураг олон та бүгдтэйгээ учран залгаж байгаа энэхүү үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе.
Номод юугаар гүрнсэн арын сайхан хангаадаа сэтгэлийн дуудлагаар цугласан ашиг үзэл төрөлтэй энэхүү сайхан өдөр бидний өндөр эмэг болох хилжээнийг маань үрсадын хурамч ус байгаа лээ. Буйнын далгатай улган уулмын зулын аравнаатай буцаад ирэх үрстэй цэцгсэн дэлгээстэй байдаг билээ. Хоймордон залрах ханхай хаав минь сэтгэлд орхон энэ сайхан нутагтаа хүрлцэн ирсэн ах トゥ төлөвлөрс та бүгдээ өнөөдрийн тэлэд харилцуулгыг хүргэж байна. Тэгээ та бүгд минь дуглан сонирхно. Ураг удмын тугийг хүргэх ёслолын арга хэмжээ явагдана. За ингээд альва ураг удам хүчин тугандаа байдаг биднээс тасарсан гоч өсөрсөн ам өнөөдөр бидний залхам чалаа болсон ирээдүйн хойчийн үр сад маань амжилтын эцэд маань тугаа өргөн гарч ирэхэд бэлэн болсон байна. Аймгийн мэрэгэн Мөнхбаатар маань тугаа мандуулаар орж ирж байна. За ингээд хавд үлээмөө. За ариун жавлаамаар энэрч хүмүүс автор тийч кафе шигшавагийн тамирчин байгаа. За ариун болдын ондрол байна. За юу 14 16 багийн Гүлэмгийн ахын хүрэл медальтай шигшавагийн тамирчин байна. Ариун болдын хам бүлэгт байна. За өнөөдөр тугаа өргөстэй арга хэмжээтэй авч байгаа бидний ирээдүйн хойч байна. За Афган данцгийн мөнх бүлэгт маань бол аймаг бүсийн олон удаагийн тестний аварга байж байгаа гэх одоо хийх байдаг. За ингээд ирээдүйн хойч болсон үрсэлттэй бүгдээр амжилтыг хүсье. Одоо би таад чи нэг нэгээр дахиад харилцуулах юм байхгүй юу? Яаж яагаад гэж. За аймгийн Гоц мэргэн шагаа 10 спортоор хичээлдэг. За ингээ бидний ирээдүйн хойч улсны уламжлалыг тээж яваа нэгэн хүүдээ бүгдээрээ халуун баярыг хүргье. За Афган данцгийн мөнх бүлэгт байна. За теннисний спортоор хичээлдэг. Аймаг болон бүсийн олон удаагийн аваргууд зөөсөн хүүдээ бас ирээдүйд нь амжилт хүсье бүгдээрээ. Зээ охин Баян дуулын Соднон хэл анхны алхам тэмцээнд соло төрөл 1-р байр улсын латин бүжгийн авраг шалгаруулах тэмцээнд хамтлаг төрлөөр 3-р байр эзэлсэн ийм аяастай сайхан охин байна. За дараагийнхаа манай бодгоо хам бүлэгт байна. За Жонда бөхөр хичээлдэг байгаа. За тэгээд нийслэл болон дүүргийн тэмцээнүүд амжилтанд оролцсон байгаа. За дараагийнх маань манай охин ариун болдын ондрол байна. За хөлбөмбөгөөр хичээлдэг байгаа. Юу 14 12 насны улсын аврах хараа цаг хөлбөмбөгийн тамирчин байгаа. За мөн Жонда бөхөр хичээлдэг байж байгаа. За тэгээд наадад байгаа охиныг маань пүүжигч хэлцүүлээрэй. Пүүжлээд Батмайрын шив 2018, 19, 2023 оны сургуулийн төгөөний сурагч Монгол бичгийн англи хэлний авраг баястай дараагийн аврагт би бас өөрөө бичиж миний охин спортын уян. За их хоёрны олон улсын уралдааны тэгүн байрны шагналтай саксон бөмбөгийн спортоор амжилттай хичээлж байгаа. Дүүрэг улсын олимпиадуудад жил бүр оролцдог. Энэ жил эслийн ерөнхий шалгалтаараа Монгол хэлний хичээлээр 800 оноор төгссөн. Ариун жавлын манайх энэрл байна. За алдар тийжиг багийн шигшээ багийн тамирчин улсын. За тэгээ 3 саксон бөмбөгөөр хичээлдэг байгаа. За 26 онд бол юу 17 аврагын улсын аврагч тэмцээд шигшээ багтаа амжилттай оролцсон. Алт мөнгөн медаль хүртсэн. За юу 16 улсын аврагын бас 3 хүрч тэмцээнд амжилттай оролцсон алт мөнгөн медаль авсан амжилттай. Ингээ саксон бөмбөгөөр хичээлдэг тамирчин байна. За Ахмадрын Сэлбэг охин байна. За Сэлбэг охин маань одоо их авьяастай олон төлөөр хичээлдэг байгаа. За хүүжигч маань одоо энд болтох байгаа. Ахмадрын аймаг олимпиадын алт мөнгө хүрэл медальтай, Үсгийн олимпиадын алт мөнгө хүрэл медаль, математикийн атлетик
стандарт олимпиадын алт мөнгө хүрэл медаль, бүжгийн аймгийн тэмцээнд алт мөнгө хүрэл медаль, гар бүмгийн U14 аймгийн аваргад амжилттай оролцсон гэсэн ийм ажил дүүрэн Цэгмэдээ өндөр хаалгаа мөнгөөрье. Энэ манай дүү байгаа Батмаатрын хангал аймгийн аваргын Батмаатрын аймгийн аваргын мөнгө хүрэл медальтай мөн бүсийн мөнгө медальтай Батмаатрын. Мондог оюутан хүүхдүүдтэй хаалгаа мөнгөөрье өндөр. Бидний ирээдүйн хож болсон залуучууд маань бидний сүүчээлээ ингэж явах болтгой одон угсааг минь өндөр төргөж явах болтгой гэнийгээ. За бүгдээ уцaalтай байна. Тэгэхээр ноон дээр ажил үс сайхан бүтээхийн тухайд усам дэлгэрхийн тухайд цагаан дайрхийн уншихаар нас буян урт болохын тухайд уншия. За тэгээ сайхан уртуудын сайхан жанлуу гэр сайхан өөрсөн дээр чинь тусаад ирээгүй байгаа энэ амг амьтад бүгдэнд нь сайхан тусч байна гэж бодоод сайхан тэгээд суугаарай. За бодолоо яна чигнаа дамай жангорэ төшө одон мэдээ улаажин дөсөн санжавд ма толма арж шсосоо садан лам жэтмэнжээ бодмашд садан дамын жэтмэнжээ шавны однадаа төлөө бамбагунда тацдма толма юмдаа чамцаалаа жавцо ма пагма толмаалаа чанцаалаа чанцаалал манарма баам Жэнэ гажиглагдан даама чигтэн сүмгэн чүтэ шайлжээ гисэр жувал амны жуума
охин Эренцэн эмээгийн маань 7 хүүхэд. За том охин Долгор сүрэн, Должин сүрэн, Нармандах, Наран цэцэг, Наран туяа, Наран гэрэл, Алима. За олон хүмүүс нь мэдэх байхаа гэж бодож байна. Гэхдээ дүүнэртээ зориулаад их чинь бас ингээд танилцуулж байгаа шүү. За би бол том охин Пүрвсрэн. За Пүрвтлэн маань өнөөдөр ажлын шаардлагаараас ирж чадсангүй. Дараагийн охин Нямсүрэн, Чимбат нарыг гэр бүлийнх нь хамтаар урьж байна. За хүүхдүүдэд дагуулад бүгдээрээ гараад ирээрэй. За миний мэдхээр 75 дугаар сургууль биш ээ. Дэлгүүрт эрхлэгч байх. Одоо тэр дурсамж бол хамгийн тод байдаг дурсамж маань. За тэгээд бусад танилцуулгууд энд явсан учраас би зарим нэгийг давхардуулахгүйгээр хэлэх гэж илүү зорж байгаа шүү. За ээж аав хоёр маань ханилаа 52 жил боллоо. Насаараа худалдаанд ажиллаад аав маань хамгийн сүүлд Баянгол дүүргийн засаг даргын хамгаалын газраас тэтгэвртээ суусан. Ээж маань Монфреш компаниас хамгийн сүүлд тэтгэвртээ суусан. За миний бие бол том охин Пүрвсрэн 18 дугаар сургуулийн багш. Нэг хүү, нэг охинтой, нэг хөөрхөн бэртэй, 3 ачтай. 2 ач охин, 1 ач хүүтэй болсон. Тэгээд миний хувьд бол өнөргдөхөн боллоо. За миний яг дараагийн уушлаараа бага охиноо танилцуулсангаа. Бага охин Уянга. За жаахан уушаалаа танилцуулаарай. Тэ. За 18 дугаар сургуулийг сая төгсөөд одоо санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан болсон. Дараагийн дүү маань миний том хүү бол Японд амьдраад бас нэлээд хэдэн жил болсон. Тийм учраас тэр хэд маань арай ирж чадсангүй. Түрүү энд анзаарсан бол 6-аар та бүхэндээ бас танилцуулга өгсөн. За дараагийн дүү маань Пүрв Дулам мөнх сайхантай ханилаад 2 хүүтэй болсон. Санчир очрыг бас нэлээд олон таних бах. Санчир очир алтай очир. Санчир очир маань одоо эхнэртэй 2 хүүтэй болсон. За тэрний дараа Нямсүрэн маань манайхны донд хамгийн өнөргдөх нь байгаа. За тэгээд 4 хүүтэй нөхөр мөнх жаргал. За бага отхон дүү Чимбат, эхнэр отхон цэцэг, 2 хүү Оргил, Маргад нар маань байна. За тэгээд миний дүүнэр ер нь хоорондоо танилцаад аваарай, мэдлцээд аваарай. Энд чинь энэ төрлийн энэ ах эгчнэр байгаа шүү гэдэг. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нар нэг сая ингээд нэлээд олон удаа явуулчлаа тий. Тэгээд тэн дээр дундаас харсан баг. Дараагийн удаа нөгөө ургийн ном бас бид нар хийх гээд бэлдэж байгаа. Энэ номноос бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдээ сайхан аваарай. За манай аавыг Батын дам гэдэг. За 11 үлээ байгаа. Архангай аймгийн Булган сумын уугуул. За 1950 онд төрсөн. Одоо 76 настай. Бага наснасаа мал аж ахуй эрхэлж, эд үйдээ нэгдлийн адуу маллаж, уургаж, эмнэг сургаж гэх зэрэг мундаг ирэмгийн сайхан ажлуудыг хийж ирсэн. Сэлэсэр мэрэгжилтэй 6 сайхан хүүхдийн аав, хүүхдүүдтэй өмг төшөг болсон ноён сайхан аав байна. За манай ээжийг Сундаживын Должин сүрэн гэдэг. За сайхан 6 хүүхдийн ээж байна. 1 2 дугаар одонтой. За хөдөө аж ахуйн их сургуулийг Улаанбаатарт төгссөн. За дархан бэр, уран бэр 1 2 дугаар одон зэрэг авсан. Нэр хүндтэй сайхан ажилч хичээнгүй сайхан ийм сайхан эмэгтэй байна. Одоо дэтгэвртээ суудсан. Ингээ сайхан өр хойчоо сайхан өсгөж хүмүүжлээ явж байна. За хойш охирч байна. За Аримбатар ахын гэр бүлийг өршөө нэг алхаад гараад ирээ. За ууган хүү Аримбатар ах маань байна. За Дэгшвийн гэргийн амт 3 сайхан хүүтэй ингээд амьдардаг. Дархан бэр болсон. За Аримбатар ах маань хоороо бизнес эрхэлдэг. Даштавагийн Дэгшвийн гэдэг хүнтэй айл гэр болоод одоогоор энэ цэцгийн хүлэмж цэцэгтэй аж ахуй эрхэлж байгаа гэж энэ цэцгийн гоёхон групп гэдэг группт нэгээд 32 мянган дагагчтай энэ группт нэгээд ингээ сайхан хүлэмж эрхлүүлээд цэцгийн бизнес хийгээд эрхэлж байгаа. Ийм сайхан ажлаг гэр бүл байна. За 3 сайхан хөвгүүтэй гэсэн. Том хөвгөр нь одоогийн байдлаар бол Японд сурж байгаа. За том хөвгөрнийх нь амжилтаас нь сурсан дурдхан дурдвал. За ерөнхийдөө бол Шинэ Монгол сургуулийг бол онц хүнтэй төгссөн байгаа. 2023 онд бол төгссөн.
Ээжтэй 2023-нд ээжтэр болохоор физикээр 800 оноо авсан байгаа. Математикийн ээжтэр 750 оноо авсан. За байгалийн ухааны хичээлүүдээр ерөнхийдөө маш сайн суралцж явдаг тийм хүүхэд байгаа. Шилдэг сурагч байгаа. 2023 онд Баянзүрх дүүргийн математикийн олимпиадаар хүрэл медаль хүртсэн. 2023 онд физикийн олимпиадаар Баянзүрх дүүрэгт алтан медаль хүртсэн. 2023 онд нийслэл физикээр 49-р олимпиадад нийслэл хүрэл медаль хүртсэн. 2023 онд улсын физикийн 34-р олимпиадад мөн хүрэл медаль хүртсэн. Шинэ Монгол сургуульд Ешөгөө төгсөж байхдаа Японд урилгаар 100% тэтгэлгээр ингэж урилгаар суралцаад одоо Японд суралцж байгаа. Ийм сайхан амжилттай суралцж байгаа. Оюнлах үүтэй. За удаах үг нь болохоор Чингүн Жов гэдэг маш сайхан бас оюнлах хүүхэд байна. За Чингүн Жов хүүхэд маань бас энэ байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрсэн 84-р сургуульд бас амжилттай суралцж байгаа. За бага хүүхэд нь Аримбатын Төгөлдөр гэдэг одоо 7-р ангийн сурагч байна. 69-р сургуульд ингээд амжилттай сурч байгаа юм оюнлаг гэр бүл байна. За баярлалаа. За Отгонбатар ахын гэр бүлийг урьж байна. За Отгонбатар ах маань Ариун Туяа гэдэг энэ сайхан өсгөөтэй гэр бүл болоод 2 сайхан хүүхэдтэй ингээд дөрвөлээ сайхан амьдарч байгаа. Отгонбатар ах маань 1997 онд цагдаагийн актем төгсөөд 97 онд Архангай аймгийн энэ цагдаагийн албанд ажиллаад 2026 хүртэл цагдаагийн ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2026 онд дэд хурандаа солтоогоор ингээд тэтгэврт гараад одоогийн байдлаар Солонгос улсад ингээд ажиллаар явсан байгаа, эзэнгүй байгаа. За Отгоо ахын маань амжилтуудаас зохис дурдах юм бол 2010, 15, 20 онуудад цагдаагийн ерөнхий газрын медалууд цагдаагийн жуух хүчгээр бол удаа дараа шагнагдсан байна. 2021 онд ерөнхий засгийн зарилгаар цэргийн хүндэд медалаа шагнагдсан байна. 2020 онд хууль зүйн яамны цагдаагийн алдар медалаа шагнагдсан байна. 2023 онд хууль зүйн тэргүүний ажилтан нар ингээд тус шагнагдсан байна. За Ариун Туяа гэгч маань болохоор Ямсрангийн Ариун Туяа гэдэг манай сайхан дархан бэр байна. За Ариун Туяа гэгч маань санхүүгийн их сургуулийн нягтлан бодогч мэрэгчлэр 2024-өөс 2028 оны суралцаад төгссөн байгаа. За 2028 оноос 2026 он хүртэл одоо энэ Гурван Тамир дээд сургуульд одоогоор ажиллаж байгаа. За гавьяа шагналд нь бол сангийн яамны жуух хүчиг санхүүгийн банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр бол тус шагнагдсан ийм хүн байна. За том охин Отгонбатрын Цэлмүн хүмүүнлэг зогслоор 1-р сургуулийн одоо 11-р ангид суралцж байгаа. 2016 онд хүүхдийн ордон алтан медалаар шагнагдсан. 2017 онд сургуулийн тэргүүний сурагчаар шагнагдсан. 2023 онд шагнагдсан. 23 онд сурагчийн холбооны алтан медалаар шагнагдсан. За математикийн чиглэлээр бол гүнзгийр сурдаг байгаа. За бүсийн 2 мөнгө, 1 алт, 1 хүрэлттэй байгаа. Мөн бүсийн олимпиадад математикт 2 мөнгө, 1 хүрэл, 1 алт авсан. Аймгийн олимпиадад 2 мөнгө, 1 хүрэл авсан. Аймгийн стандарт математикийн олимпиадад 6 алт, 6 мөнгө, 4 хүрэл медалууд авсан. За аймгийн аврах шалралт бүжгийн тэмцээнд 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл зэрэг медалуудаар шагнагдсан юм шилдэг сурагч байна. За Отгонбатрын хангал хүмүүнлэг 1-р сургуулийн 7-р ангид сурдаг. За 2023 онд Архангай аймгийн стандарт математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн. 2024-өөс 2025 оны хооронд аймгийн математикийн олимпиадад хүрэл медаль мөн бас хүртсэн байна. 2025 онд бүсийн олимпиадын математикаас мөнгөн медаль хүртсэн ийм тэргүүний сайхан сурагч байна. Баяр хүргье. За миний игч Нямсрангийн гэр бүлийг та бүхэнд танилцуулахад бэлэн болоод байна. За нөхөр нь Мөнх Очир гэдэг сайхан алтан хүргэн байна. За 6 хүүхдийн ээж аав болоод 1-р зэргийн одон, 2-р зэргийн одонгуудаа авсан 2 сайхан ихэр хүүхэдтэй ихэмжлэг ихрийн бас үргэлжлэлийг судан дамжин үргэлжлүүлж байгаа сайхан гэр бүл байна. За Самдаг Очирын Мөнх Очир нь болохоор Архангай аймгийн Чулуу суманд төрсөн. За 2025 онд энэ санхүүгийн эдийн засгийн нэрв мэргэжлэр төгсөөд 2025 оноос 2026 он хүртэл 1-р 10 жилдээ бол одоогоор ингээд ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд Эрдэнэ булган сум Архангай аймгийн
жуухдаг санхүүгийн эдийн засгийн жуухыг авсан. Байгууллагын 3 удаагийн аваргаар бол одоо шалгарч ирсэн ийм ажилч хичээнгүй хөдөлмөрч сайхан хүн байна. За эхнэр Дамбын Нэмс орон. За 1997 оноос 2000 онд багшийн их сургуулийн багангийн багш мэргэжлэр төгссөн байгаа. Багангийн багш мэргэжилтэй. 2021 оноос 2026 оны хүртэл одоо энэ сургуультай байрны багшаар одоо хүртэл ажиллаж байна. 2021 онд болохоор байгууллагын аварга шалгарч ирсэн. 1-2 дугаар зэргийн одонтой ийм сайхан алдарт их байна. За 6 сайхан хүүхэдтэй. За том хүү мөнх очрын бат сайхан. Уршаагч. За гэргийн номын эрдний хамт одоо амьдарч байгаа. 2018 оноос 22 онд Монголын боловсролын их сургууль технологийн багш мэргэжлээ төгссөн. Одоогоор хаан улд дүүргийн 52 дугаар сургууль технологийн багшаар өдөө хүртэл ажиллаж байгаа. За гэргийн номын эрдэнэ 2020-оос 2024 онд одоо сэтгэл зүйч эрүүл мэнд биологийн багшаар төгссөн. Одоо хаан улд дүүргийн 52 дугаар сургуульд одоо хүртэл ажиллаж байгаа ингээд ууган хүн байна. За удаахан мөнх очрын мэрэгэн сайхан гээд нэг сайхан өндөр залуу байгаа. 2019 оноос 2023 оны хооронд цагдаагийн актем төгссөн. Одоогоор Архангай аймгийн Цэцэрлэг суманд хэсгийн төлөөлөлт хийж байгаа. Цэцэрлэг сумын 100 жилийн болсон учраас одоохонд ирж амжаагүй. За эхнэр Инх цаяа охин Мишель ингээд ам бол гуруулаа болоод тэндээ ажиллаж амьдарч байна. Та бүхэнд нь бүгдэнд нь бас мэдлэгээ төвшөөсэй. За хоёр ихрийг бас танилцуулъя. Манай хоёр ихэр уршааны гарч. За мөнх очрын баяр сайхан гэдэг наатлын залуу байна. Энэ маань 2025 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийг барилгын инженерийн ангийг аваад одоо ингээд оюутан болоод 1-р курсээ төгсөөд байж байгаа. За цаатлын охин мөнх очрын булган сайхан гэдэг одоогоор шинжлэх ухааны их сургуулийн технологийн их сургууль мэдээлэл холбооны ангид өгөгдлийн ухаанаас сурч байгаа. За мөнх очрын булган сайхан 9-р ангид байхдаа газар зүйн олимпиад аймагтаа тэргүүн байр эзлээд улсад ороод бас 2-р байр эзэлж ирсэн юм бас оюунлаг бас хүүхэд байгаа. За 5-р охин мөнх очрын булган тамир уршааны гэлж. За одоо энэ хүмүүлэг зохицлол сургуулийн 8-р ангид сурж байгаа. 2024 оны Архангай аймгийн химийн олимпиадад 1-р байр эзэлсэн. Мөн 2024 оны биологи олимпиад бас 1-р байр эзэлсэн. 2025 онд Монгол хэл уран зохиолын Архангай аймгийн олимпиад бас 1-р байр эзэлсэн юм оюунлаг сурагч байна. За Батчимэг мөнх очрын Батчимэг маань одоо энэ сайхан байна. 2025 онд төрсөн. Ийм сайхан ам бүл байна. За За би өөрийгөө танилцуулъя да. Одоо очих юм чи би дараа нь танилцуулгоо. За би Дамбын Амгаланбаатар гэж хүн байна. Дамбын гэр бүлийн 4 дахь болон мэндэлсэн. За өөрөө багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй, тэргүүлэх бас юу золтой. Хамгийн сүүлд одоо Дорногов аймгийн Замун үд сумд одоо 4-р сургуулийн захирлаар ажиллаж байна. Гэр бүл маань одоо нөгөө хүүхдүүд жоохон уйлгнаа тэгээ явсан байна. 5 хүүхэдтэй, 3 том нь хөдөө эмээтэй байгаа, 2 нялхтайгаа ингээд байж байна. За. Эхнэр байх юм чинь дараа нь бүгдөө нэг танилцуулъя да тий. За охин Лавгсран. За 5 дахь охин болон төрсөн. За манай Лавгсран маань Яндан Жунагийн Авган Данзантай гэр бүл болон 4 сайхан хүүхдийн аав ээж болон сайхан амьдарч байна. За Яндан Жунагийн Авган Данзан Архангай аймагт төрсөн. 2004-өөс 2008 онд шинжлэх ухааны их сургууль, технологийн их сургууль, электрон инженерээр төгссөн байгаа. 2015 оноос 17 онд Уран тамир ихтэй сургууль Нэхлэн модгчийн мэргэжил эзэмссэн. 2009-өөс 2026 оны хооронд Хаан банкнд одоо хяналтын менежер хийж өдөө хүртэл ажиллаж байна. 2016 онд Сангийн яамны жуухчгаа шагнагдсан. 2022 онд Санхүү банкны тэргүүний ажилтан болж дуустал шагнагдсан байна. За гэргийн Лавгсран 4 хүүхдийн сайхан ээж 2004 оноос 2007 онд Ангаахын шинжлэх ухааны их сургуулийн Сувилхан сургуульд төгссөн байна. 2009-ээс 2022 онд Галбал удирдлагын магистр зэрэгтэй төгссөн байна. 2022
21-ээс 2025 онд Инэрэл дээд сургууль эмзүүч мэрэгчлэр ингээд тус төгс 3 сургууль төгссөн сайхан ээж байна. 2007-оос 2026 онд төрөх тасагч их баригчаар тасралтгүй ажиллаад нэг их баригч авсан хүүхдүүдийн тоо нь одоо 5200 гараад явж байгаа гэсэн. Тэгээд өөрөө бол бас тоогоо алдсан. Тийм олон хүүхдүүд их барьж авсан буянтай их баригч байна. 2019 онд эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 2015 онд Дархангай аймгийн 3 дахь сая иргэнийг бас их барьж авсан юм түүхэн бас их баригч байна. 2026 онд Дархангай аймгийн хэмжээнд зохиогдсон шилдэг эмнэлгийн тусгай мэрэгчлэн арга хэмжээнд орж тэргүүн байр эзэлсэн юм амжилттай гэр бүл байна. За Агуун Данзангийн мөнхчин том банд нь байна. Одоогоор Хүмүүст засвар 1-р сургуулийн 11-р ангиас сурдаг. 2019 онд Сарпон сампингийн улсын аварга тэргүүн байр эзэлж исэн. 2023 онд аймгийн математикийн олимпиадын мөнгөн медальтай. 2025 онд улсын Ботом Марпон физикийн олимпиадад мөнгөн медаль хүртэж исэн. 2025 онд Даргангай аймгийн физикийн олимпиадад бас мөнгөн медаль хүртэж исэн. Аймгийн аварга шалгаруулах 12-аас 13 насны ангилалд шатрын аварга болж исэн. 2026 онд физикээр улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн. 100 буудал даамны 3 дахь зэрэгтэй ийм сайхан мундаг оюунлаг тамирчин хүүхэд байна. За 2 дахь Агуун Данзангийн мөнх талаа. Одоо 8 дугаар ангид сурдаг. 1-р сургуулийн Хүмүүст засвар 1-р сургуулийн 8 дугаар ангийн сурагч ийм сайхан хүү байна. За Агуун Данзангийн 3 дахь хүү мөнх хөлөгт гэдэг түрүү нэг туг бас өрх ёслолд оролцоод байсан хүү байна. Одоогоор 2 дугаар ангид сурдаг. За 2026 онд 6-аас 8 насны англи ширээний теннист аймгийн аварга болж исэн 2 дугаар зэрэгтэй. Улсын шидэт квадрат математикийн олимпиадад хүрэл медальтай. За хуурны шүүгч бага насны англид 100 гаруй хүүхдээс хүрэл медаль хүртсэн. За ийм сайхан амжилтыг гаргаж байгаа 2 дугаар ангийн маань хүүхэд байна. За Агуун Данзангийн инх сувд гээд энэ сайхан охин байна. Цэцэрлэгт одоо явж байгаа. Ингээд сайхан 4 хүүхэдтэй ам бол байна. За Дамбын отгон хүү Мөнхбаатарыг тав хүндээ танилцуулъя. Мөнхбаатар маань эхнэр Одон Чимгийн хамт одоогоор 3 хүүхэдтэйгээ сайхан Улаанбаатар хотод Одон Туяагийн хамт сайхан Улаанбаатар хотод амьдарч байна. За Мөнхбаатар маань 2007 оноос 2011 оны хооронд хөдөө аж ахуйн их сургуульд хийм технологич мэрэгчлэр төгссөн байна. 11 оноос 26 он хүртэл говь уцаад компанид агааржуулалт хүргэлтийн инженер өдөө хүртэл хийж ирсэн байна. 2025 онд үндэсний шагаан харганы аймгийн гоц мэргийн цолыг авсан. 2026 онд хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилтан бас шалгарч байсан. Байгууллагын аваргаар удаадараа бас шалгарч байсан. Ийм сайхан ажиллаж хичээнгүй хүүхэд байна. За эхнэр Одон Туяа. За Дорнод аймгийн Чавлсан хотод төрсөн. 2007 оноос 2011 онд хөдөө аж ахуйн их сургуульд хийм технологи мэргэжил эзэмшсэн. 2011 оноос Апу компани Улаанбаатар Спирт хувийн хувьцаат компанид хиймчээр ажиллаж байсан. 2019-с 26 онд Уулуурхаан SGS MME Mongolia компанид хиймчээр одоо хүртэл ажиллаж байна. За том охин Мөнхбаатарын ануу 2012 онд Улаанбаатар хотод төрсөн. 9-р ангид одоо сурж байгаа. Баянгол дүүргийн Герман Монголын хамтарсан 38 дахь сургуульд одоо суралцж байна. За Мөнхбаатарын маргад 4 настай 22 онд төрсөн. Энэ сайхан хүүхэд байна. Мөнхбаатарын Дүшиг 2023 онд төрсөн. Тэр бөмбөгөөр тоглож байгаа. Ийм сайхан 3 хүүхэдтэй өнөр гэр бүл байна. За ингээ та бүхэндээ баярлаа. Сондожи Нарманд 1962 онд төрсэн юм хүн байна. Миний эхнэр Удаанжараад Харангай аймгийн Үзэс сум төрсэн юм байна. Тэгээд миний том хүү Батчаргалын Батчаргалын гэргийн Оросогийн амгалан түүний охин 6 хүүхдийн их том охин Зөвшин Жаргал дүүрнэ энэний дараачийн охин маань гадар яваад алгуулсан ч гоо энэ дүүрэн Жаргал түүний дараачих нь Баттөвшин
За тий. Тий. Түүний дараачих нь тэгш жаргал. Тий. Түүний дараачих нь Баттүшиг. Түүний дараачих нь Сондөр. За дараагийн хүү бат. За дараагийн хүү Батмөнг. Хоёр охинтой. Түүний охин Үлзимаа. Түүний охин Жаргалмаа. Тий. Бага охин оюун жаргал маань хөдөө дөрөвт хүүхдийн их болоод одоо хөдөө саяхан төрөөд ирж амжаагүй. Тий. Гурван тий. Нөхөр энэ Гамбат гэж. Тий. Арангай аймгийн Эрдман сум төрсөн. Тэрний том охин Ингчин. Дараачих нь Аноо мэргэн. Түүний дараачих нь Ануучин. Түүний дараачих нь сая шинээр мэндэлсэн охин Цэцэн Сэлмэг. Ингээд ам бүл бид 10 хэд байна. 17 юм уу? 18 минут байж. Ийм гэрүүл байжаа. Та бүхэн гэрүүдийг сайн бүхэн үсгий ёо. За хуран зүгсэн та бүгдтэй. За байж байгаагаа нэг жохон хэрэглээд яриад. За юу төр байж байгаарай. За намайг ариун бол гэдэг. За би эрх хоёр наран цэцгийн ууган хүү байгаа. За миний аавыг Батмөнхийн эрх хоёр гэдэг. За эрчим хүчний салбарт 40 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтанд суусан. За миний ээж наран цэцэг мөн эрчим хүчний салбарт 4-р цэцлэг станцтай 37 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд суусан байгаа. За манай гэр бүлийн хүмүүс маань өмнө 4-р цэцлэг станцтай ажилладаг байгаа. За тэгээд өнөөдөр ажлын шаардлагаар арайхан хүрэлцэн ирж амжаагүй байна. Эрдэнэтийн Дарима гэдэг. За би маань 4 хүүхэдтэй. За миний том хүү Хан Төмөр байна. За Хан Төмөр маань шинжлэх ухааны технологийн сургуулийн за цахилгаан систем автомашинтай ангийн одоо 3 дахь курст орно. За дараагийн хүн маань Хан Душиг байна. За Хан Душиг маань инженер орчуулагч систем мэргэжлэр шүтээсийн ангийн 2 дахь курст суралцсан. За дараагийн охин маань Ундрал байна. За Ундрал маань оюун ундар зөвлөлт сургууль, за мөн Хараацаа клубын усан шгшээ багийн тамирчин байгаа. Хөлөн бүг болон жуудуугаар хичээлдэг. За тэгээд одоо 9 дугаар ангид орно. За дараагийнх нь Хам Бэлэгт манай баг хүү байна. За мөн одоо 7 дугаар ангид орно. Оюун ундар зөвлөлт сургуулийн. За миний дараагийн дүү Ариун Гэрэл гэж байгаа. За Ариун Гэрэл маань бол за Америк нэгдсэн улсын за нэг кампус ямар юм гэлээ нэг олон улсын байгууллага байгаа. Тэр надад нэг олон улсын байгууллагт ажилладаг байгаа. За тэгээд одоо Америк нэгдсэн улсад магистр хамгаалахаар суралцж байгаа учраас өнөөдөр энэ дараахан хүрэлцэн ирж чадсангүй амжсангүй. За тэгээд дараагийн дуу маань Ариун Жаргал байна. За 4-р цэцлэгийн станцт за бид эрчим хүчний салбараа өвлөөд ээжийн ажлын маань өвлөөд механик цэгт ажилладаг байгаа. За түүний нөхөр Цог Бадрах за мөн 4-р цэцлэгийн станцтай цахилгаан цэхийн мастраар ажилладаг байгаа. За энэ хоёр маань 4 хүүхэдтэй. Том охин Ялгуун байгаа. Том охин Ялгуун маань бол тэгээ Хятад улсад суралцж байгаа учраас өнөөдөр арайхан ярилцж амжаагүй байна. Тэ. За том охин Энэрл за тийч арена алдарт ТЖ багийн гишүүн та бүгд мэдэх бах те 3 хүрчгүүр цагсан мөнгөний тэмцээлээ. За тэрний шгшээ багийн тамирчин байгаа. За тэгээд U14, 15, 16 гэдэг наснуудын англи дээр 3 хүрчгүүрээр л байнга тоглолдог байгаа. Тэгээ одоо ингэ явж байгаа тамирчин байна. За түүний дүү бол Ариун Зул байгаа. Ариун Зул маань бол олон улсын хүүхдийн нөгөө солилцоогоор Хятад улсад суралцж байгаа учраас арайхан энэ өнөөдөр ирж амжсангүй. За дараагийнхаа мөнгө мандах маань бол 52 дугаар сургуульд суралцдаг байгаа. За манай баг дүү Ариун Бэлэг маань бол саяхан нэралсан учраас нялх хүүхдтэй учраас өнөөдөр хурж ирж амжсангүй. Түүний нөхөр Чин Зориг гэж байгаа. За ингээд Чин Зориг маань болохоор юун дээр үлээ? За хуваарь бизнес эрхлээд явж байгаа. За ер нь бол төрийн захиргааны байгууллага дээр ажилладаг байсан байгаа. За Ариун Бэлэг маань бол FM 104.5 дээр бол медиа ажилтан хийгээд ингээд явдаг байж байгаа. За ингээ манай гэр бүлийн хувьд бол юм байна. Та бүгдтэй. За баярлалаа. Манай наран цэгийн бол
эрүүл мэндийн хөгжлийн төвлөрөд одоо ажиллаад 19 онд тэтгэвэр татсан 40 гаруй жил ингээд ажил хөдөлмөрийн гараа хийсэн ийм одоо хөгжлийн эмэгтэй байна. За ингээд за миний хувьд бол би Баян хонгорын хүн байна. Баян хонгорын аймгаас одоо коллеж, Дархан уулан аймаг за тэгээд одоо Улаанбаатар хотын Монголын үндэсний сургууль багш ажлыг хийж байгаа. За миний бид нэг охинтой охин одоо Дархан уулан аймагт эрүүл мэндийн одоо уламжлалын эмчилгээ ажилладаг. Хөргөн маань бас одоо Дарханд бас уламжлалын эмчилгээ төгссөн учраас тэнд ажиллаж байна. 4 хүүхэдтэй. 4 хүүхдүүд нь одоо ерөнхий боловсролын сургуулиуд байна. Тэгээд тэгтээ сурлага хөтөлбөрөөр одоо бас харьцангуй гайгүй сурч байгаа. За ингээд өнөөдөр ирсэн та нөхдүүд маш их баярлалаа. Цаашдаа ажлууд өндөр амжилт, эрүүл сайн хүмүүний хүсэн өрөөё. Би Сондожовын наран гэрэл гэж энэ бүсгийг айлын 2 дахь дороос 2 дахь бүсгийг авсуусан бэ тий. Дороос 2 дахь шилж тий. Ингээд наран гэрэл маань одоо барилгад ажиллаж мэт танилцсан тий. Одоо номон сураад бараг 20 гаруй жил сурвалаа битэр тий. Ингээд битэр нэг охин гаргасаа. Наран Батгэр гэж охин маань өнөөдөр нөгөө автилийн үедээ нэг банкнд ажилладаг тий. Ингээд зав ирж чадаагүй уулзараа. Манай хөргөн өнөөдөр бас цуг ажилладаг. Тэг ингээд бүгдээрээ завгүй л одоо бид битэр төлөөж ирсэн. Нэг зээ охин байгаа. Тий. Тэгээ зээ охин хин бэ? Тий. Ондрах гэгээ гэж жижиг охин байгаа. Тэр харддаг тий. Ингээд та бүхэндээ өнөөдөр ийм сайхан өдөр баярын мэнд хүргье. Одоо манайгаар хэлэх баха. За би нэг өргөлтөд тодорчий. Хоёулаа барилгад ажиллаж байсан. Манай хүн болохоор баригдын дарга хийжсэн насаараа сүүлд жолоо шулаад тэгээд 2010 оноос тасралтгүй шагнуулаад нэг төрийн хөндөд медаль авалт төрлөө жил болгон тасралтгүй шагнуулж байсан. Манай охин болохоор 10 жил онц төгссөн, алтан тэтгэврийн эзэн, их сургуулийн онц төгссөн, 2 мэргэжлэр төгссөн, хүмүүнлэгийн их сургууль төгсөөд англи хэлээр унган олон улсын менежер мэргэжилтэй боловч одоо нөгөө банкнд IT хийдэг, IT-ийн чиглэлээр бас ахалж ажилладаг. Нөхөр нь бас IT-ийн хариуцсан тийм сая дарга болсон учраас нөгөө сая одоо энэ амралтын үеэр хариуцлагатай ажилтай байгаа учраас ирж чадаагүй. Охин болохоор ундрах гэгээ. Одоо 3 настай тийм ам бүл байна. Эренцэг имээ Сондожовогийн отхон охин хөргөнхөө цаг батрахын гэр бүлийг танилцуулах гэж байна. За аав ээж хоёр минь харилцан суугаад өдгөө 30 жилийн босгийг давж байна. Тэгээд энэ хугацаанд хоёр сайхан охиноо өсгөн хүмүүжүүлж өвөг дээдсээс уламжлан ирсэн мал ахуйгаа маллан Арангаа аймгийн Эрдэнэ булган сумын авраг малчин, Арангаа аймгийн Эрдэнэ булган сумын Мянгад малчин, Арангаа аймгийн авраг малчин цол төмгийг үрдэж малынхаа өр шимийг хүрцээр өдгөө Арангаа аймгийн Эрдэнэ булган сумын Арангаа аймгийн булган сумын хар чөлөөтийнхаа аманд аж төрөн амьдарч байна. За том охин мэндийн цэцэг миний би өхөр мөнх Эрдэнэ 3 хүүхдийн хамт Арангаа аймгийнхаа Эрдэнэ булган суманд амьдардаг. Миний би Арангаа аймгийн боловсролын газрын мэргэжилтнээр ажилладаг. Манай нөхөр болохоор Монголын өмгөөлөгчтэй холбооны Арангаа аймгийн салбар зөвлөлийн даргаар ажилладаг. Том хүү ухаан бэлэг маань гадуур хүүгээд гараа явчих. Манай том охин уран бэлэг, бага охин маань энэ чинь унт чинь уран заяа. За манай баг дүү Баасан жаргал нөхөр 2 хүүхдийн хамт бас Арангаа аймгийн Эрдэнэ булган суманд аж төрөн амьдардаг. Нөхөр нь нөгөө нэг аймгийн нөгөө нэг онцгой байдлын газарт аврагчаар ажилладаг. Тэгээд наадмын өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг өгийн нуур руу ажиллаар явцсан байгаа. Манай дүү болохоор Арангаа аймгийн нөгөө их голомтын ээлжид дулааны инженерээр ажилладаг.
хоёр охины хамт энэ хоёр охин хоёулаа унтчих. За баярлалаа. Ахан дүүс ах эгч нартаа энэ өдрийн баярын мэндийг дахин хүргье. Ингээд та бүхэнтэйгээ уулзж байгаадаа гэрэлийнхээс баяртай байна. За ингээд миний ханы аав Бүрэн Наранбаяр Дадансмэгийн хүний нэг хүү байсан. За ингээд миний аав ээж 1970 онд гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн. Том охин миний хань зол жаргал. За худалдааны мэргэжилтэй худалдааны байгууллагад ажиллаж хагаад сүүлийн үед бол гар урлын чиглэлээр хуваар хөдөлмөр эрхэлж байгаа. За манайх 4 хүүхэдтэй. Манай том хүүхэд Батэрдний Бачааргал хувийн хөгжлийн байгууллагад ажилладаг. Дараагийн хүү Батэрдний Эрдэнэ жаргал Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тамгын дарга хийдэг хүн энэ байна Эрдэнэ жаргал. За дараагийн хүү Батэрдний Дол Эрдэнэ цагдаагийн ахлах төсөлтөй Чингэлтэй дүүргийн цагдаагийн элчт эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. За манай отхон охин Буян жаргал энэ жил ерөнхий улс хурлын 23 дугаар сургууль төгссөн. Нийслэлийн тэргүүнээс орогч Монгол улсын их сургуульд элсэн суралцах батламжаа авсан. За ингээд миний хань алдар дахин 2 дугаар одонтой дархан бэр ийм хүн байна. За манай ханийн том дүү Наранбаярын инх жаргал хуулийн мэргэжилтэй сонгон найхан дүүргийн 41 дугаар хороонд зохион байгуулагчаар ажилладаг. Нөхөр нь Батсайхан уул уурхайн чиглэлээр ажилладаг 2 хүүхэдтэй. 2 хүүхэд нь ерөнхий улс хурлын сургуулийн сурагч ийм гэр бүл байна. За миний ханы отхон дүү Наранбаярын отхон жаргал цагдаагийн байгууллагад ажилладаг. Цагдаагийн хурандаа толтой. За хууль зүйн албаны тэргүүний ажилтан цэргийн медалтай. Завхан аймгийн цагдаагийн газрын дараагаар 4 жил ажиллаад энэ жил Улаанбаатар хотод шилжиж ажиллаад цагдаагийн ерөнхий газрын 4 дугаар газрын дараагаар ажилладаг. Албаны томилттой ирж амжаагүй. Эхнэр нь Отхон Туяа хүнсний үйлдвэрлэлийн технологийн дээд сургуульд танхимын эрхлэгч багшаар ажилладаг. 2 хүүхэдтэй том хүү нь Бодирдэн энэ жил ерөнхий улс хурлын 45 дугаар сургуульд төгссөн. Тагнуулын сургуульд элсэн сурвалжих урилга хөдөөж авсан. Дараагийн дүү нь Бэлгүүн саран дунд сургуулийн 45 дугаар сургуульд Номонго 45 дугаар сургуульд суралцдаг. Манай инх жаргал дүү бас 2 хүүхэдтэй охин хүү те 2 хүүхэд нь ерөнхий улс хурлын сургуульд суралцдаг. За ингээд би бас түрүүнд оршил хэлэхдээ бол хүн одоо ханийхаа аавыг хүний нэг хүү гэж хэлсэн. За би бол энийг бол утга учиртай гэж боддог. Хүмүүс ойлгохтаа бол ганц гэж ярьдаг. Би бол нэг гэдэг. Нэгэн тоо бол өсөж үржихийн бүх юмны эхлэл учраас энэ айл өнөөдөр 18 ам бол сайхан амьдарч байна. Ингээд тэмдэглэлтэй байгаа аавтаа бас баярлж байна. Биднийг харж байгаа авах гэж бодож байна. За би өөрөө хэдийн төрсөн цагдаагийн байгууллагад 30 жил ажиллаад тэтгэвртэй гарсан цагдаагийн хурандаа цолтой. Замын цагдаагийн газар ажилласан. Одоо Улаанбаатар төмөр зам автобазын дараагаар ажилладаг. Та бүхэндээ дахин баяр хүргье. За бүгдээрэнд миний орой мэндийг хүргье. Ураг удмаараа уулзж байгаа энэ сайхан өдөр ургийн голомтоо бадрааж, баттгаж, ах дүүстэйгээ танилцж байгаа энэ сайхан уулзалтыг зохион байгуулж байгаа пүүжэгчтэй болтоодоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд гинди эмээгийнхаа ур хүүхдүүдийг танилцуулъя. Том хүү цэвээ ингээд цэвээ ах маань болохоор эрүүл мэндийн шалтгаанаар бас ирч чадсангүй. Тэгээд том хүү Булган Эрдэнэ бас аавыгаа эмнэлэгт ингээд имчилгээнд авч явж байгаа учраас өнөөдөр ирээгүй байгаа. Тэгээд том охин Хандмаа. Тэгээд Хандмаа маань нөхөр Баян дуулдах гээд энэ хоёр маань 18 онд гэр бүл болоод одоо 4 хүүхэдтэй өнөр өтгөө сайхан амьдарч байна. Том охин Содном Бэл, хүү Содном Бэлэг, уран цэлмүү, буруу гард гээд ингээд 4 хүүхэдтэй өнөр өтгөө амьдарч байна. За том охин нь болохоор миний ээж нацагд орж тэгээд ээж маань болохоор эрчим хүчний салбарт бас насаараа ажилласан ийм хүн байгаа. Нөхөр Баттэлгээр бас эрчим хүчний салбарт насаараа ажилласан. Манай хоёр одоо ингээд гавныхаа амралтанд гараад ингээд байж байгаа. Том охин нь би Алтан гэрэл Бат гэрэлгээ хүү маань болохоор яг одоо нөгөө ажилдаа байгаа. Бас эрчим хүчний салбарын хүн болсон. Тэгээд яг одоо бас ажилдаа учраас ирч чадаагүй байгаа. Миний баг хүү Эрдэнэ Бэлэг ингээд битээр ирсэн байна. Дүү маань болохоор Болд хоёр
эхнэр мегмар суран 3 хүүхэдтэй болсон. Манай хэд бас ажилдаа байгаа болохоор ирж чадаагүй байгаа. За тэгээд бага охин наран гэрэл нөхөр ган тулга яслаач урагшаага алгаач. За тэгээд манай хоёрын маань том охин Ариун Жаргал. Тий. Ариун Жаргалын том охин Инх Чимэг, хүү Инх Эрдэнэ. За тэгээд энэ 3 хүү Нямд орж эхнэр Жүгдэрмаа. За тэгээд том хүү Дөлгөөн Тамир, баг хүү Дөлгөөн Төгс. Тэгээд охин Игшиглэн. За тэгээд бид ингээд өнөөдөр эмээгээ төлөөлөд ирсэн байна. Окей. Цэвэрхэн маань баг охин Мөхцөл. Тий, Мөхцөлийн маань охин Хөгсөвдөн гэд яг ээчгээ өөр охин байгаа. Тий. Тэгээ одоо манай энэ сувдаа маань яг өвөө эмээ хоёртойгоо хамт байж өвөө эмээ хоёрынхоо бүхэл ар гэрийг хариуцаж эмээ өвөө хоёроо асарч хамгаалж байгаа ганц охин байгаа. За хамгийн түрүүн ах トゥ нартай сайн сайхныг хүсэдэг. Өнөөдөр ч одоо ямар сайхан өдөр вэ? Бүгд уулзалдаад тий таньж мэдэхгүй сайхан залуучууд хүүхдүүд яасан жолон болцсон байгаа. Их баярлж байна. Маш их баярлж байна. Суурин дээр тогтсооч чадахгүй одоо гадагшаад дотгошоо орж гүгээд тавьтэргүүдэд байгаа харж байгаа юм. Баярлсандаа болоод. За тэгэхээр өвгөн хүүхдээ Цэдэн дөржин гэр бүл одоо байна. Тэрний одоо хүү, дунд хүү. Миний дээр алимаа гिच. Ээж нацаг нэм. Ингээд нэг дэшээ явж яснаа. Доошоо би ороод миний доор инг туяа. Ингээд бид ихээс гуруулаа. Тэ. Эгч маань одоо хүү охин хоёртой. Хүү охин хоёр нь одоо гадаадд амьдарч байгаа. Тэ. Одоо дүү инг туяа. Тэ. Дүү инг туяа маань одоо баяр хүүд гэсэн сайхан нөхөртөө халамжтай. Тэ. Харамстай тэд нар маань ажил энэ төр давхар гараад энэ удаад ирж чадсангүй. Тэ. Одоо би төлөөлж ирж байна. Тэ. Ирсэн улсуудыг нь одоо аваад би ингээд явж байна. Та хэдтэй уулзуулах санаатай. Тэ. За энэ миний ихнэр Намсраа Жавын мандах. Тэ. Хүү төгөлдөр. Тэ. Хоёроо бизнес эрхэлдэг. Мэргэжил бол одоо цахилгаанчин электроник, физик электроник мэргэжилтэй. Тэ. За түүний ихнэр Халиуна ачхүү итгэл ачхүүгийн нэрийг мартах гэж нэг үү. За аж охин манай хэн блэ чи? Хотлоо би мэднэ аялгуу. Тэ. Одоо энэ хэд маань ингээд өсөж эндээгээ том болоод ингээд байж. За миний охин чинь хэн блэ? Оюнгаа шүү дээ. Тэ. Оюнгаа миний зэхүү байна. Наша хара галт. Тэ. Их сэргэлэн. Тэ. Гараараа юм оролдох их дуртай. Ийм хүү байгаа. Ээж Монгол Улсын их сургуулийн физик электроникийн ангийг төгссөн. Тэ. Мундаг программист, системийн программист бүр. Тийм одоо аппарат тоногдох хөрөмж технологи шүү дээ. Тэрнийг одоо ажиллуулах. Одоо нөгөө тохиргооны систем одоо нарийн юмны програм биччихсэн. Тийм одоо охин байгаа. Одоо ч ингээд үргэлжлүүлээд явж байгаа. Ийм мундаг боловсралтай мундаг охинтой хүү хоёртой. За охин ялгуунаа. За та хоёрын хэн аялгуу хэн ялгуун блэ? Ялгуунаа. Тэ. За гэр бүл бол хүнтэйгээ явж байгаа. Иймэрхүү байдалтай байна.
Ялгуур шинэ Монгол дээд сургуулийг дээд сургуулийн шинэ Монгол дунд сургуулийг төгсөөд дараа нь санхүү эдийн засгийн дээд сургуулийг онц төвтэй төгсөөд тий. За тэгээд л одоо гадаад яваад байхаар нь бас заримдаа нэрийг мартаад байх юм. Жилдээ нэг явж байгаа энэ хөгжөөд намайг хаяад явчихад байх юм биш үү? Тий. Тэгээд ирээд одоо нэг хөөрхөн залуутай гэрүүл болж байгаа. Тий. Ингээд энэ хэдийгээ дагуулад ингээд энх мандал гэдэг хүн өрөөд ирлээ. За өнөөдөр ингээд энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй нар хуран тэгшэрсэн энэ сайхан өдөр өөрөг удмын баяраа хийгээд байгаа ээжийнхаа ах дүү нартай бүгдээрэнд нь баярлаж талархснаа илэрхийлье. За дээрэс нь энэ сайхан уургийн баярыг зохион байгуулж байгаа зохион байгуулалтын комиссийн дүү нартай бүр их талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээ бид нарыг өнөөдөр энэ ургийн баяраа хийж байгаа энэ сайхан баяр цэнгэлтэй байгаа мөчийг маань бидний өвөг хэмиг өндөр өвөг эмиг өвөө эмээ аав ээж маань тэнгэр дээрээс харж байгаа хаа гэж бодож бас баярлж байна. За миний бич одоо энэ өвгний шар бадам гэдэг одоо энэ сайхан эмээгийн маань хамгийн том охин за архивын давалгаа өргөл ган доллар гэж нэрлэдэг юм байна. За бид нар бол доллар гэж нэрлэдэг юу мэддэг ээжгээ. Тэгээд энэ долларын одоо хамгийн том охин байгалмаа жагрын байгалмаа гэж хүн байна. За тэгээд энд миний хань доржин сундал сүрэн гэж хүн байна. Тэгээд одоо өөрийнхөө юг танилцуулахад би хамгийн том охин за тэгээд би хөдөөж хөх сургуулийн агрономи анги төгсөөд тэр мэргэжлэрээ ажилласангүй. Тэгээд хуульч нөхөртөө болонгуудаа хуульч болоод одоо би шүүгч хийж байна. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний иргэн анхаарчтай шүүхийн тойргийн шүүхийн шүүгч хийж байгаа. За манай нөхөр Сундар сүрэн их төвхтэй цагдаагийн хүчний байгууллагт 7 жил ажилласан. Одоо цагдаагийн хурандаа хууль зүйн ухааны доктор. За Архангай сургууль төгсөөд Архангай аймгийн хэсгийн төлөөлөгчөөс аймгийн цагдаагийн газрын дарга хүртэлх бүх албыг хашсан. За энэ Архангай аймагт байгаа ах トゥ нар бол бүгдээрээ мэдэх байх. Тэгээд дараа нь нийслэлийн цагдаагийн Орос улсын улсын дотоод явдлын яамны академик төгсөөд нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар дараа нь мөрдөн байцаа газрын дэд даргаар за дараа нь тэгээд авилгатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан. За хамгийн сүүлд нь бол хууль зүйн дотоод хэргийн сургуулийн танхимын эрхлэгчээр ажилласан. За одоо хамгийн сүүлд бол одоо юу яаж байна? Бас гавьяаныхаа амралтанд гарсан зэргийн хүмүүс болохоор тэгээ одоо юу яаж байна? Хууль зүйн дотоод хэргийн сургууль цагийн багш хийж байгаа. За тэгээд төсөл дээр бас ажиллаж байгаад одоо гарсан байгаа. Одоо тэгээд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч гэсэн байна. За тэгээ манайх одоо яг нэг хүүтэй. За хүү Санжаа Жамч маань техникийн сургуулийг төгссөн технологи инженерийн мэргэжилтэй. За тэгээ одоо Австрали улсад ажиллаж байна. За хүү маань бас нэг хүүтэй. За тэр хүү маань одоо 4 дэх ангид сурдаг юм байна. За тэгээд манай юм бол ийм байна. За тэгээд ярих гэж. Тэгээд миний удаах юу манай аав ээж маань Жагар гэдэг Архангай аймгийн Эрдэнэ сумын уугуул хүнтэй ханилаад 5 хүүхэд төрүүлсэн. Хамгийн том нь би за удаах нь болохоор Болормаа Жагрын Болормаа гэдэг Архангайхан бас онцгүй эмийн сангийн Болормаа гэдэг. За тэгээ Болормаа дүү маань нөхөр нь Бэгц Сүрэн гэдэг энэ хоёр маань бас нөгөө 2 хүүхэдтэй. Том охин нь Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн анги төгссөн. Эдийн засагч одоо Америкт амьдардаг нөхрийн хүүхдтэй хамт амьдарч байгаа. Тэгээд тэр хоёр маань тэд нар дээрээ очичоод ирж амжаагүй. Тэгээд их харамсалтай байна гэж тэгж байгаа. Та нартай бүгдээнд минь дэвшүүлсэн түрүүнтэй. За энэ Бэгцэрэнгийнх маань 2 охинтой сая нэг бага охин Цэрэн Лам ангаах ухааны их сургууль төгссөн эмч мэргэжилтэй одоо Монгол Японы эмч чих амар хоолой эмч хийж байгаа. Сая байж байгаад бас найз нь дуудаад ингээ явчлаа. За тэрний дараа миний юу 3 дахь дүү маань Бодлого Тулга гэж байгаа. Бас нэг охин. За тэр дүүгийн маань төрсний дараа 45 хоногтод манай аав чир хүнээс илүү хэрэгтэй зүйл байхгүй гэж хүнд буян үлдээ бас айлд өргүүлсэн. Базар гэдэг айлд өргүүлсэн. Тэр базар гэдэг айл маань тухайн үед Эрдэнэ мандал сумын нэгдлийн дарга хийжсэн тий. Сум нэгдлийн дарга хийжсэн юм хүн байсан. За тэр Бодлого Тулга дүү маань бас одоо ам бүл дүүрв нөхөр нь инк баяр гээд прокурор хийдэг. За ингээд Архангай аймагт прокурор хийж байгаа
Завхан аймгийн Тосон Цэнгэл сумд прокурор хийж байгаа. Тэгээд дараа нь Өвөр Хангай аймгийн Хинтээ аймгийн Дорноговь аймгийн Замын үд сумын ерөнхий прокурор одоо Ховд аймгийн ерөнхий прокурор хийж байна. Тэдний хоёр хүүхэдтэй. За том охиноос аавгаа дуурайгаад прокурорс их сургуулийн хуулийн анги төгсөөд прокурор болсон. Одоо Сүхбаатар дүүргийн прокурорын газар Хяналтын прокурор хийж байна. За дараагийнх нь охин Халиуна гэдэг нэг охин байгаа. Энэ жил анагаах ухааны их сургууль бас эмчээр төгссөн. За тэгээ одоо энэ жилээс эхлээд анагаахын дээд сургууль чи юу юм бэ штэ. Бакалавр төгсөнгүүтээ магистраа хамт төгсгдөг болсон юм байна. Тэгээд бакалавр магистраа хамт дүүргээд төгсөж байгаа нэг юм охин байгаа. За тэднийх маань бас ингэ ам бүдүүрүү. За дараагийн дүү маань Тэнгэрт ивсэн манай ганц хэрэгтэй дүү Баттуулга гэдэг. Тэр маань одоо юу эхнэр нь сайхан тамиргээд Эрдэнэ болгон сумын 4-р сургуулийн захирал хийж байгаа. Тэгээд том хүн Бат Түшиг гэдэг дарханд амьдардаг. За тэд юм менежментийн чиглэлээр мэргэжил эзэмсэн дарханд засаг даргын тамийн газар ажиллаж байгаа. За тэгээд дараагийнх нь хүүн Тэмүүл ингээд одоо хэдвэр ангид гэлээ 11 дэх ангид орох гэж байгаа хүүхэд байгаа. Энэ Архангай төвд амьдардаг. За дараагийн дүү маань хамгийн бага дүү маань Болор Цэцэг Жагрын Болор Цэцэг гэж байгаа. За Болор Цэцэг маань англи хэлний мэргэжлэр төгссөн. За багасаа сургууль төгссөн цагаас эхлээд дандаа төслөөр ажиллаж байгаа. Хамгийн сүүлд Швейцарын хөгжлийн агентлагт офис менежерээр ажиллаж байгаад энэ нөгөө нэг төсөл нь дуусаад одоо Австралийн элчин сайдын яамд мэргэжилтнээр ажиллаж байна. За тэдний хоёр хүүхэдтэй. За том хүү үнэн бэлгэн Гонконг улсад бас энэ IT-ийн чиглэлээр политехникийн дээд сургууль суралцж байгаа. Нодон 11 2 дугаар анги төгссөн. За бага охин Болорч энэ одоо 6 дугаар ангид орж байгаа. 6 дугаар ангийн сурагч. За иймэрхүү байдалтай аав ээжийнхээ аж амьдралыг, аав ээжийнхээ үзэл бодол одоо бүх юмыг үргэлжлүүлээд бид хэд маань амьдарч байна. За баярлалаа. За ингээд та нартай юу энэ сайхан настан буудлуудаа одоо манай ээж маань 22 онд өнгөрсөн. Хэрвээ ээж маань дайсан бол хамгийн ахмад нь байгаад сууж явах юм байна гэж бодчихэд бас ангирчлээ л. Гэхдээ яг одоо тэнгэр дээрс харж байгаа. За тэгээд энэ сайхан настан буудлал одоо манай Мигмар ах толгорыг ч одоо энэ инх мандал ах энэ их хоёртойгоо одоо энд л сайн уулзж байна шүү дээ тий мэдгүй байлаа одоо хин Наран Баярхаа хүүхдүүдтэй тэгээд энэ залуучууд хүүхдүүдийг одоо энд ингээл царай зүсийг харж нэг одоо мэдэрч байна чи тэгэхээр ингээд цаашдаа одоо залуучуудаа болон настан буудлуудаа хамгийн гол нь эрхэм баян эрүүл байж мөнх жаргаараа л гэж өрөөй. За залуучуудаа бүгдээрэнд нь ад жаргал үс амжилт бүтээрээ дүүрэн байгаараа гэж өрөөй. За сайн байцгаана уу. Энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргье та бүгдээ. Уул усан нэвэж, уугуул нутгийн минь уул усан нэвэж, суугуул нутгийн минь сүл тямар дөшиж байг. Өр хүүхд ах дүүсээ минь үүс мэднэ уйлан нарим байх болтгой гэж өрөөё. За би Арангай аймгийн Болгон сумын Уулангийн ам гэдэг газар Даран базрын одоо энэ Шарбадам Даран базрын хоёр тохин болон төрсөө. Би одоо өөрөө 6 хүүхэд төрүүлсэн 5 хүүтэй нэг охинтой. Сэлэнгийн аймгийн 5 хүү төрүүлсэн лус дархалсан бэр Сэлэнгийн аймгийн Дархан бэр гэсэн ийм хүн байна. За би өөрийнхөө хүүхдээ авчирсан 6 хүүгээр 3 хүүхэд нэрсэн байгаа. Миний хамгийн том хүү Бат Шаргал гэж хуваар аж ахуй эрхэлдэг. Тэр хүү маань ирээгүй. Дараа 2 дахь хүү бас ирээгүй. 3 дахь хүү Баярмаа охин. Баярмаа Улаанбаатар хотын байд амьдардаг. Их Баатар нөхөр нь 2 хүүтэй, хүү охин 2-тэй. За дараагийнхан Баяр минь. Баяр эхнэр нь Баяр Цэцэг. Энэ хоёр маань Эрдэнэтэд амьдардаг. 816 дахь яг өрүүлээ. Батбаяр. За дараагийнхан Батбаяр. Батбаяр Тонголог авгаан Тонголог гэдэг. Өөрөө 5 хүүхэдтэй. Мэндигийнх бол бас 2 охин, 3 охин, 1 хүүтэй, 4 хүүхэдтэй. За ийм усуд за өөрснөө танилцуул. Би ярих юм уу? Хий ярих юм аа. Золоо мөнийг нэ. Золоо юм уу? Яасан.
Эмийг хэлэх юм байна. За Ямар эмийг вэ? Эмийг хайн. та сайн байцгаана бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Би мам эмигийнхаа гэр бүлийнхнийг одоо танилцуулах чинь маш товч бөгөөд тодхон танилцуулъя. За манай мам эмээ маань ерөнхийдөө хэмнэлийн мэрэгчлэр ажиллаад би жоохон хойшин зогсоо ингээд. За хэмнэлийн мэрэгчлэр бол ажиллаад тэтгэвртэй гарсан байдаг. За манай өвөө болохоор Жамбал Санжаа гэдэг. За манай өвөө маань малын эмч болон жолоочоор 40 жил ажиллаад мөн ижил тэтгэвртэй гарсан байдаг. За манай эмээ маань цолмон, бат цолмон, мөнх цолмон гэсэн 3 хүүхэдтэй. За хамгийн том нь цолмигч байгаа. За цолмигч маань болохоор бат чулуун гэдэг хүнтэй ханилаад мөнх заяа, буян заяа гэсэн 2 хүүхэдтэй өндрөтгөн сайхан гэр бүл болсон байгаа. За мөнх заяагч маань болохоор одоо гэр бүлтэйгээ нөхөр ташнямтайгаа мөн 3 хүүгийн хамт шивэд улсад амьдардаг байгаа. За манай цолмигчийн гэр бүл маань болохоор охиных нь одоо мөнх заяагчийн гэрийнхнээ шивэд улсаас ирээд буцаж байгаа явдал нь яг ургийн баяртаа давхцсан учраас яг ирж амжихгүй тэгээд өнөөдөр хүрэлцэж ирээгүй байгаа. За манай буян заяа болохоор манай цолмигчийн баг хүн Эрдэнэт Гоки үйлдвэрт одоо хүн машин механизмын техникчээр бол ажиллаад явж байгаа. За дундхүү болох Бат цолмон миний аав. За Бат цолмон Амар санаа гэдэг бүсгүйтэй хэлсэн байгаа манай ээж. За хамгийн том охин болох Золцъя миний би яг одоогоор Эхнүүд лизинг компанид за програм хөгжүүлэлтийн компани project manager ажилладаг. За манай дүү Бат Заяа мөн Нандин Эрдэнэ гэдэг охинтой суугаад их шиг гэдэг нэг охинтой өнөртгөл амьдарч байгаа. За ингээд бид нар бол ихээс хоёлаа байгаа. За хамгийн бага охин болох Мөнх цолмон. Манай Мөнх цолмигч маань бол ирсэн байгаа. За нөхөр нь болохоор ажил гараад ажилтаа хошроос харах ирж амжаагүй байгаа. Энх хот гэдэг ах байгаа. За том хүү төгөлдөртөө ирсэн. Төгөлдөр. За баг хүүг нь Тэнгис гэдэг ингээд 2 хүүтэй өнөртгүүлээ сайхан аж дүр амьдарч байна. Ингээд анх удаа ургийн баярт орж ийн. Энэ гайхалтай үйл ажиллагаа зохион байгуулсан бүх хүмүүстэй болон хүрэлцээрсэн хүмүүстэй бүгдэнд нь эмээгийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За аав урагшаа зогсож байгаа. Аав ээж за инх заяа улам сайхан бэлгүүд хин манлай Сондор Төвшинбаяр нааш өрөөдөр тайзар урагшаа зогсоорой. За цаана зогсож. За аавынхаа тухай тавьчаарай. Манай аав Даран Базар хөвгтэй Бадамдорж Архангай аймгийн Эрдэнэ мандал суманд төрсөн. 10 жилийн Эрдэнэ мандал суманда төгссөн. За тэгээд за би бэлтц юм харж байгаа хэрэг. За 1976-аас 78 онд болохоор Улаанбаатар Ноосны үйлдвэр нэгдэлсээр машины засварчнаар анх ажлын гараагаа эхэлчихсэн билээ. За тэгээд 78-аас 81 онд 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. За тэгээд 81-аас 82 онд бол 4-р цахилгаан станц үүсч байгуулагдаж байхад бол засварчнаар орж ажиллаж байсан билээ. Барилга өгсрэлтэнд нь бол ажиллаж эхэлсэн. За ийм хөдөлмөрийн төвөгтэй хүн байна. За ээж маань болохоор дөгрөө хөвгтөө Норов сүрэнгээд 7 хөвгтийн дундх хөвгт нь байгаа. За тэгээд 10 жилдээ нь хоёр маань нэг ангид сурдаг байсан. Манай ээжийг анх хараад соронжалаа хатгсан өнгийн цэцэг ургаа юу гэж бодсон гэсэн. Тэгээд хоорондоо суугаад одоо 45 жил ханилж байна. За миний хувьд болохоор том охин Амар Заяа, миний дүү Инх Заяа. За миний хувьд болохоор 82 онд төрсөн. 10 жилээ 10 дугаар хорооллын 43 дугаар сургууль төгсөөд эрх зүйч мэрэгчлэр сураад одоо Хаан банкнд 20 дахь жилдээ ажиллаж байна. За ихцээ дүү маань болохоор 83 оны надаас нэгээр дүү. За Улаанбаатар цахилгаан түгээгт гэрээний мэрэгчлэнээр ажиллаж байгаа. За хүргэн улам сайхан газар дээрх ганц хайрт хүргэн минь. За 2 дугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгчээр ажилладаг. За 2 хүүхэд нь одоо ер нь бол 3 хүүхэдтэй том энд нэрээгүй байна. За Сондор Малай 2 болохоор их зээгийн 2 хүүхэд 96 дахь сургууль сурдаг. За миний хүү Төвшинбаяр шар дээлтэй Австрали Монголын хамтарсан сургуулийн 7 дугаар ангид одоо сурч байна. За баярлалаа. Дурслын зүйл арилж өгсөн. За хамгийн их дөрөнд мам байгаа.
За чимэд дам гэж хүнд дорсгийн бас ондорч маань авч өгөө. Болтина. Энэ зүйл өгөх маань нар маань энэ зүйл оо энэ бүжигсаа хүнтэй маань за биднэ за дараагийн дөрвөн зүйл арьж маань гадарч гэж нөө за биднэ за одоо дараагийн дөрвөн зүйл маань жавцан дохом гэж байна. Дараагийн дөрвөн маань батэрхэн өгнө гэж. Тэр хараа өгөхгүй шүү дээ. Яа, бүгд маань хатыг бүрээд биш үү гэдэг. Арай удаан гам шүү. Гэтэ энэ удаа шалгах бишээ. Зүгээр. Хуксоп гэдэг баг маань. За дараагийн дурсны зүйл авч өгнө. Сонгой зэрэг гэж байж өгнө. За түшгээр байсан. За түшиг маань батам дөрж өгнө гэж үсье. За амар жаргал маань цог бат. Тэсэд байж гэнэ. За амар жаргал маань баттэлгэр чонд орцсон гэж ярьж байна. Хати маргад маа. За мөхч маань за мегмар гэж хэлж байна. За бүштэй маань. За 친구 잡세. 자 친구 좀 만들 거예요. 그래서 좋네.
За оргил маань ган тулга айж өгнэ. За баярлалаа. Ах тэгээ өнөөдрийн баярыг сэтгэлийг. Энийг аваад гарав юм. Тийм. За энэ сайхан өдөр ах トゥ төрөл төрөсөөр бүгдээрээ цуглаж элэг бүтэн үр хөвгтүүдэд танилцуулж хүүхэд дүүнэрийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож бүгдээрээ сэтгэл өндөртэй байна аахан. За тэгээд хойшлоо үр хөвгтүүд маань танилцлаа гэж бодож байна. Ерөн шуурхай зохион байгууллаа. Хойшид бараг ийм ажиллагыг байн зохион байгуулж байгаараа гэж би хөрвсөрэндээ хэлчихээ. За тэгээд дүүнэр та эрүүл аз жаргалтай амьдралын сайн сайхан бүхнийг хүсээрээ аахан. За би Улаанбаатарын 4-р цэцгэлгийн станцид одоо цэргийн албаны садрагдаж анх ажилд орж байлаа. Тэгээд одоо энэ цагаан сардагтынхны удам болох наран цэцэгтэй гэр бүл одоо 40 гаруй жил ханиж амьдралаа. За тэгээд 4 хүүхэд төрүүлж өсгсөн. Хүүхдүүд маань өнөөдөр эрүүл сарвал инх тух сайхан амьдарч байна. За манай хүүхдүүдээс одоо 2 нь аав ээжийнхээ ажил хөдөлмөрийг залгамжлаад 4-р цэцгэлгийн станцд бас ажиллаж байгаа. За ингээд өнөөдөр ингээд энэ ах トゥ нарын энэ сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа хүүхдүүд дүүнэртээ бүгдээрэнд нэрүүлийн сайн сайхны өсөн өрөөё. Ер нь ийм арга хэмжээ бол үнэхээр сэтгэл хөдлөсөн ах トゥ нарын одоо урангууд маа таньж мэдхэд одоо хамгийн чухал гол арга хэмжээ байгаамаа. За ингээд энд хүрэлцэн ирсэн бүх ах トゥ нар эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг өсөн өрөөё. За нар хур дэгшилсэн сайхан зуны энэ дэлгэр өдөр ураг садан төрлөө хүлээн аваад ургийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Энэхүү баярт минь ирсэн настан буурлуудаас эхлээд 80 наснаас эхлээд 8 настай болчрууд хүртэл өнөөдөр хүлцэн ирсэн байна. Нялх буурлууд маань нялхас төс буурлууд маань өнө мөнхөд жаргаж мандах нарны гэрлэр ивэгдэж мөнгөн сарны ивэлд жаргах болтгой та бүхэн гээд энэхүү сайхан өрөөлөө дэвшүүлж байна. За 1-р 10 жил гэдэг одоо 1-р 10 сайхан сургууль байдаг юм а. Энэ сайхан сургууль дээр миний охины зохион байгуулсан одоо үүд ажиллагаа хамтын энэ бүтээлч ажиллагаа их сайхан өргөн сайхан болж байна. Ингээд аав нь эцгийн хувьд одоо би 86 нас хүртэл одоо энэ охин одоо манай том охин одоо 50 насыг зовлоод байна. Одоо энэ охиныхаа үүд ажиллагаа удам сайхан өндөр амжилт бүтээл ариунтай байхыг хүсье. Харааги итэний амата эжи суни шимэдэ таdig эзэргэлэн мярадаа заа элин цагаан 소바라가시 니니 몽고 타디 몽고 민다머리 자르디고로 몽크 팅그링의 슈텐테 타디
жаргалын ороо миний Монгол тавын Монгол минь дамрын жаргалын ороо дээдсийн үеэс улбаалан амьдарч ирсэн нутаг дэлэн дээрээ босоо төрдөг Монгол түмний нутаг атун сүргэн нүүргэлэн багшин харагдах нутаг ард олноороо цэнгэлдэн жарган суух нутаг хуурын их шиг уянгалж цангин сонсогдох нутаг хөөмийн төрлөг давлгаалж цалгин сонсогдох нутаг хөлгийн сайхан янцгааж хайтран нөхөлдөх нутаг хүмүүний сайхан гişээж хайрлан ирэлдэг нутаг миний Монгол тавын Монгол минь дамрын жаргалын ороо миний Монгол тавын Монгол минь дамрын жаргалын ороо минь дамрын жаргалын Миний хүүхэд нас энд ингээ өнгөрж анх төрөхдөө хар чулууд гэж энэ баруун тал жимстэй самартай тэгээд нууртай устай тийм газар байсан бай. Тэгээ бага насаа төрчөөд сургуульд ороод бага насаа энэ баруун хар чулууд нарийн нүүр энэ ганцын амаар ингээ байдаг. Тэр 5 үеэс гэж байсны тэнд манай автхан дүү төрсөн байна. Тэгээ биднийг анх тэр хүүхэд болоход энэгээр чинь цэцэг их ургадаг. Цагаан цэцэг тэгээд цэнгэр цэцэг энэ шарга мартаас гарахтал зүгээр намираад байдаг гэсэн. Энэ уснууд чинь нөгөө нэг хүн явж болдгоо. Намг нь ингээд памбалзаад хүүхэд болсон тэгээд гүүгээл. Тэгээд энэ манай эмээ чинь их уран тийм их домж тэгээд их дүнчүүр маань их хөгжөөдөг тийм хүн байсан. Тэгээд тэр эмээгийн дүүнэр бас тойроод буудаг, цусланд намаржаанд тойроод буудаг. Гэнэгч байна. Хин шарав ихчих халзанд байсан. Тэгээ бусд нь болохоор энэ хэвээр тойроод буудаг. Тэгээ зундаа болохоор нөгөө хүүхдүүд ихтэй. Дүүний ах эгч нарын хүүхдүүд ирнэ. Тэгээ тэр хүүхдүүдтэй чи тэр хүүхдүүдийг харна. Тэгээд тэнд чинь нэг гэрт баргалж багт хүүхдүүд нь багтахгүй шахав. Тэгэл уйлдах нь уйлаад, орилдох нь орилдоо, тоглох нь тоглоол. Тэгээ их сайхан байдаг байжээ одоо бодоход. Тэгээ одоо энд ирээд ургийн баяр тэмдэглэж байгаа. Энэ зохион байгуулж байгаа энэ оролцож байгаа энэ хамаг хүмүүстэй сайхан энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр их сайхан байна. Шиврээ бороо ороод тэгэл хүмүүс нь амгалан. Би гиндэ эмээгийн зай охин алтан гэрлэн. Тэгээд эмээтэйгээ бага насаа өнгөрөөсөн нутаг усандаа ирээд ураг төрлийнхаа уулзалтыг хийгээд сайхан байна. Тэгээд яг өссөн газартаа ирчихсэн 10-гийнхаа голын урд гэж зогсож байна. Тэгээд ухаан орох цагаас мал эмээ маань бас нэлээд нас өндөр болчихсон. Үнэ малаа өөрөө гардаж малалдаг, хол явсан туглаа харуулж чадахгүй болохоор туглаа аргамжаад байж ирдэг тийм эмээ байлаа. Тэгээд багтаа одоо ээж аяа манах цэв ахын хүү болгоо эрдэнэ битээ ирэхэнхтэй эмээ дээрээ зусдаг байлаа. Тэгээд эмээ маань одоо энэ урд талаас ах битээрээр хүүхдийг чардыг түлэгдэг. Таан хүмүүл тууж ардтай холж өвлийнхаа өхөртөө хидшийнхаа юмыг бэлддэг. Эмээтэй битээр чинь багаасаа жоохон ч ихсэн хамаагүй бас өвлийнх нь одоо нөгөө өвлжилтэнд нь тусалдаг тийм байлаа. Тэгээ одоо энэ нутаг усандаа ирээд яг хүүхэд насаа өнгөрөөсөн газраа ирээд ингээ ах дүүстэйгээ уулзаад байж ах сайхан байна. Тэгээд эмээгээд урсан санах одоо яг ургийн баяртаа зориулаад түүх дурсамжаас сэргээж ярьж эмээгийнхаа залуу насыг дурсан санаж ирсэн үе маань бас их сайхан санагдаж байна. Тэгээд бүх ах дүүстэй ахаад бид хэдийг уулзалт олон багаасаа ахаад ингээд байнга ойрхон уулздаг, өөр хүүхдүүдээ хооронд нь танилцуулдаг ийм сайхан уламжлалтай байгаасай гэж бодож байна. Хангамино
Тэгэн давхсан миний хөвгөд дэрэгдэн морон цолвордож дэрэндэн сэлэмтэй тохигтэн дэлхийгэн бодол дотроо гэршигэн ачаалж алхан дотроо хөргшигэн эргүүлж их Монгол хэдэрэн амар амгалан ирж давхсан. Дэлтэгэ мандсан миний хөвгөд дэрэгдэн морон аргамжиж дэрэндэн номтой тохигтэн дэлхийгэн бодол дотроо гэршигэн барьж алхан дотроо аягшигэн хорголж элэг Монгол суугаран инг амгаланд цолгуулж мандсан юм аа. Эксдэт сингигэн үйлэсэ дондршгүй домгийн л хорвор ширнэ эцэг өвдөй миний мөнхийн тавилан эдхийн дэвэрт агрхана зүрх сэтгэл амгшунан зүрхгүй тэнгэрийн дармхрена бүдгийн туран дорин хэжсэн гомон саяны үлгэмнэ зүрх сэтгэл амгшунан зүрхгүй тэнгэрийн дармхрена бүдгийн